бичлэгийг удсан чинь бүр камер хараад төсөөрсөн байна шүү дээ. What's up guys? За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Бичлэг хийгээгөө нэлээд удсан байна. Хамгийн сүүлд нэг 10 хоногийн өмнө бичлэгээ гаргасан. Түүнээс хойш ерөөсөө нэг ч фильм хийгээгөө. Тэгээд ерөөсөө YouTube channel ойрын үед бас олигтой сайн бичлэг хийж хөтлөж чадахгүй байгаа. Тэгээд тэрэн дээрээс маш их хүлцэл өчээ. Growth календарын захиалга тэрийгээ бас энэ Америкт захиалсан хүмүүстээ хүргэж өгнөгөө жижиг ерөнхийдөө нэлээд амар бизи яваад байгаа байхгүй юу. Тэгээд хажуугаар нь бас ажил төрөл өөр бас бус одоо тий амьдралын хэрэгтэй зах зохион ямиг амжуулах гэдэг яваад байгаа болохоор YouTube channel-ийн маань байнгын үздэг үзэгчдээсээ тэгээ хүлцэл өчтэй яваа. Тэгээ энэ удаагийн бичлэг болохоор маш гоё бичлэг байх болно. Одоо бас шинэ жилийг тохиолдуулаад нэгэн гоё сэдвтэй бичлэг хий гэж бодсон. Тэр нь болохоор миний амьдралыг ерөнхийдөө бол бүр ингээ upside down болгоод өөрчилсөн 5 кино цувралыг та бүхэнтэйгээ хуваалцах гэж байна. Тэгээд энэ 5 кино цувралаас болохоор би зөндөө их хичээлүүдийг ойлгосон. Бас амьдрал дээрээ ч гэсэн яг одоогийн байдлаар ч гэсэн хэрэгжүүлээд явж байгаа учраас тэр одоо кинон дээр гарсан гой гой код ишлэлүүд болон яг ямар тэр киноноос яг ямар хичээлийг би авч өөрийнхөө амьдрал дээр хэрэгжүүлсэн тухайга та бүхэнтэйгээ хуваалцах гэж байна. Ингээд Miss International YouTube channel-тай тавтаа морил. Am I really that much? And breaking these niggas down like a camel. You don't really know you. Шинэ жил болоод хүмүүс чинь бүр өстэй энэ тэндгүү баг паринд оролцож байна. Тэгээ би бас сайхан Holy Firm шинэ жил болоод тэгээ тэндээ оролцсон. Тэгээ ерөөсө 2 drinkнээс хитэрдэггүй хүн чинь баг 4 мөрийг ууцгаар тэн дотор дунд үжгэлж зур амар л явж исэн заяа. Тэгээ энэ бичлэгийн дундуур би оюут брендed амар гоё big shout out хиймээр байна. Өнөөдрийн өмссөн яг энэ гоё дээдлийн топ болохоор оюут брендийн шинэ гарсан коллекшн байгаа. Тэгээ та бүхэн маань хэрвээ сонирхох хүсэх юм бол оюут бренд гээд инстаграмаар ороод хараад үзээрэй. 5 кино гэж яриа штэ. Кино цуврал. За нэг нь бол Google-ийн кино байгаа заяа. 4 кино цуврал, нэг нь Google-ийн кино байгаа. Миний амьдралд бол нэлээд том өөрчлөлтүүдийг авчирсан цувралууд байхгүй юу? За эхнийх нь бүр амар инээдтэй. Эхнийх нь баг хүн болгоо амар дуртай байж магадгүй. Avengers. Би Avengers-ийн цувралыг яг хизээ яагаад үзснээ хэлье заяа. 21 онд байсан юм байна заяа. Би break up болоод нөгөө нэг хожин найз залуугаасаа ингээд салаад break up-аар явахаар хамгийн хэцүү үе байдаг штэ. Корона болцсон, хаашаач гарч чадахгүй. Гэртээ ингээд наалтцсан тэр үед миний амьдралыг аварсан кино цуврал бол Avengers заяа. Ямар азар би одоо боддог заяа. Avengers-ийг зүгээр яг мэдэн тэгтээ ингэж амар орж үзэж байгаагүй те. Ямар азар тэр үедээ зүгээр тэр зурагтаа хасаагаад Avengers-ийг ихлүүлсэн те. Амар баярлдаг те. Яагаад вэ гэхээр штэ нөгөө break up-аар ингэ яваа сэтгэл санаа үүмцэндээ нэг юм сонин цаанаасаа нэг эморж мемордаг зам байх үед өөр ертөнцөд аваачих ямар нэгэн зүйл надад хэрэгтэй байсан байхгүй юу. Зурагтаа хасаага зүгээр яг өглөөний цайгаа уугаал HP өөрөө ороод Avengers гүнгүүд нь за одоо ямар ажилтай төрөлтөө өчтэй. Тэгээ яг нэг сошиалаа хийвэл чи нэг ийм байгаа бүр нэг хэсэг ингээ нэг амьдрал ямар ч утга учиргүй юм шиг нэг санагддаг үе байдаг штэ. Яг тийм үед орсон байж за нэг кино оглуулчлаа who cares одоо нэг цаг маг явуул явжлаа гэл ингээл whatever гэсэн яг тийм pace-с үзэж эхэлж байгаа байхгүй. 7 хоног би Avengers-ийг үзэж дууссан уу. Яг тэгээ дундуур нь ингээл паузлаад болиол тэгээ нэг үзээ суухаараа баг нэг кино чинь 2 цаг байгаа штэ. 2 ангийг үзгээл тэгэл тэр чигтээ ингээ буудан дээр ингээ гацаа суудсан байдаг заяа. Игүй олон одоо ангитаага шүү дээ. Тэр хэсгээс би team хичээл сурсан гэхээсээ илүүтэй заяа. Зүгээр generally ягаад Avengers надад таалагдсан бэ гэвэл амар юм адал явдалтай, тулаантай, ихтэлхийг аварсан юм баатарлаг үйл явдлууд аягүйх болдог шүү дээ. Ингээ Avengers дурлаа заяа. Йоо би яаж өмнө нь ийм гоё киног ингэж өстой бүр үнэхээр enjoy хийж үзэж байгаагүй байна гэдэг. Угаасаа аргачихгүй л байсан баг. Нэг хичээл ном инээтрэ бла бла гэл амар их юм болж хахад магадгүй өөр цаг үед үзсэн бол яг тэр үеийн шиг тэгж их амар enjoy хийгээд юу break up map зэ бүгдийг нь умартсан мартсан бүр ингээ бүх ангийг үзэж дуусгачаад тэр цувралаас авсан миний нэг том хичээл юу байсан бэ гингүүд амбиш заяаш. Та хүмүүс people come and go амбиш заяаш гэл тэгэл гинт ингээ reality check хийж орж ирээд надаа ингээ reality-га бодсноо. За амбиш заяаш тэгэл нэг хэсэгтээ нэг хайрлж исэн хүн ингээл нэг нэгээ хайрлж исэн хүмүүс ингээл хоёр тишээ болоо явсан юм бай. За окей let me move on гэд ингээд тэр break up-ийн нэг амар хэцүү юм уу үеэс гарахад надад хамгийн том тусалсан цуурлал Avengers. Тэгээ би та яадаг болохоор заавал нэг юм хэцүү юм болчоод Avengers-ыг үзэх гэж байгаа юм биш. Энэний цаана яг ямар даалгаврыг би хэлээд байна гэдэг нь ямар нэг юм хэцүү байдалтай явж байгаа үед яг өөрсдийнхөө энэ бодож байгаа бодол майндыг өөр тийш нь шилжүүлээд
Тэгээд хэсэг одоо тархиа амраагаа толгоогоо амраах хэрэгтэй гэдэг талаас нь би хэлээд байгаа шүү дээ. Хичнээн би хажуугаар нь хүний хөгжлийн ном өдрөө уншсан гэсэн яг ингээд Avengers шиг намайг тэгэж ингээд бүхэл бүтэн дээр адал явдалд нь оруулж чадаагүй. Тэгээд ингээд том зураг томорт байсан болохоор би баг өөрөө дунд нь орсон юм шиг надад тийм гоё мэдрэмж төрсөн байхгүй юу. Тэгээ End Game-ийг үзэл би бүр амар уйлж муулаа заяа. Бүр ингээд баг хамаг юм нь гарч ирээд байгаа юм уу яагаад даа. Тэгэл бүр амар гоё болсон. Тэгээ End Game дээр би нөгөө нэг Thanos амар дуртай. Ер нь миний Avengers-ийн хамгийн дуртай хүн бол Thanos байгаа. Captain America хоёр байдаг байхгүй. Тэгээ Thanos би яагаад дуртай вэ гэхэд хичнээн муу талын хүн ч гэсэн яг өөрийнхөө хүссэн зүйлийнхаа төлөө тэт чинь бүр дэлхийг эзлэн би бүр эзлэх байтугай бүр ингээд ингэн гээд байгаа хүн шүү дээ. Тэгснээ бүр яг өөрийнхөө хүснээрээ нөгөө нэг бүх stone өдрүүдийн цуглуулаад дэлхийг аль хэдийн алга болгодгоороо болгоод тэгээ өөрөө peaceful нэг ингээ газар амьдарч байгаа байхгүй юу. Хичнээн нэг юм кинон дэр гараад байгаа character ч гэсэн тэгээ Thanos-ыг бол би амар ингээд oh my gosh тэгэж бол үзсэн байхгүй. Тэгээ би бодсон. За break-up явд юм байж. Break-up явах юм бол хийл хийхэд цаг хугацаа надад хэрэгтэй ч гэсэн яаж би энэ цаг хугацаагаа бас ингэж үрээд авахгүйгээр мэдээж certain хэмжээнд эмортгоороо эморчоод за тэгээд дараагийн цагтаа одоо би юуг илүү хийвэл зүгээр вэ? Юуг илүү их амжуулвал зүгээрээ гэдээ бүр ингээд амьдралаа эхнээс нь би ингээд evaluate хийж эхэлж байгаа хгүй. Тэгээд somehow мэдгүй Avengers-ыг тэгээ үзсний дараа би амар ингээд motivated болсон. Тэгээд Avengers миний break-up-ыг тулахад надад хамгийн том одоо тус болсон нэг кино зурлаад байгаа. За дөрөвдүгээр болохоор self-made. Йоо за би энэ цувралыг нь штэ би хүн болгонд заяа бүр эрэгтэй эмэгтэй хамаагүй би хүн болгонд санал болгоно. Энэ цувралыг би үзсний дараа өөрийнхөө одоо энэ growth calendar, growth төлөвлөгч дэвтрүүдээ бүгдийг гаргаж эхэлсэн байхгүй. Тэгээ энэ self-made нь болохоор based on true story буюу яг амьдрал дээр жинхэнэ болсон үйл явдлаас сэтгэлэн бүтээсэн. Яг өөрийнхөө хүчээр энэ Америкийн нэгдсэн улсад өөрийнхөө бүтээгдэхүүнээ гаргаж ирээд ийм self-made millionaire болсон хамгийн анхны ийм өнгөт арьс эмэгтэй тухай гардаг байхгүй. Тэгээд энэ киноны тэр гол дүрийн жүжигчин ихч заяа бүр ёо би бүр үнэхээр хайртай тэр жүжигчин. Тэгээ Help гэдэг өөр кино минь тоглож ирсэн. Тэгээ Madam CJ Walker гэдэг анхны millionaire эмэгтэй тухай гардаг байхгүй. Тэгээд бүр амар poor ядуу тэгээ ингээ нөхөртөө зодуулдаг байсан хүүхэдтэй тийм хүн. Тэгээ хүмүүсийн очиж ингээд лаунжинг авч ингээд угаагаа тэгээ нэг хэдхэн центээр цалинждаг байсан тийм хүн ийм багаас яаж ийм өндөрлөг төрсөн тухай гардаг байхгүй. Тэгээд энэ миний бодлоор нэг 4 билүү 5 ангитай ах заяа. Тэгээд би бураас яаж азар явж байсан ковид үеэраас энийг үзэж байгаа байхгүй. Тэгээ би чинь ийм motivational inspiration авдаг тийм кинонууд дуртай зэ бүр хамаг ухаан санаа бүх юмаа өгчдөг зэ. Тэг өнгөт арьсуудад зориулсан юм өсний бүтээгдэхүүн гаргаад хамгийн гол нь гаргасан ч гэсэн яаж тэрийгэ хүмүүст борлуулах уу, яаж тэрийгэ хүмүүс sell хийх үү гэдэг одоо тийм strategy хүртэл харуулж байгаа байхгүй. Тэгээ би тэрийг үтчихэл бүрлээ. Inspired болоод oh my god. За одоо энэ би бүр ингэ бодож авах. За одоо энэ юмхтэй энийг яаж sell хийх бол те хамгийн гол нь маркетинг ингээл амар чухал гэдэг. Яаж гол нь хүмүүс тэр сториогоо ингээ sell хийж ийн тэрийг нь харах гэж айгүй хүзэндээ тэр үед чинь ямар нэгэн social media байгаагүй. 1960 40 50 онд байсан юм чинь бас ингээ хүмүүсийг influence хийх те хэцүү шүү дээ. Тэгэхээр тэр эмэгтэй ингээ зөвхөн ярих хэрэгтэй болчиход байгаа хгүй. Тэгээ яаж хийсэн бэ гэсэн чинь нэг зах дээр очиод шууд бүтээгдэхүүнээ ингэж аваад энэ бүтээгдэхүүн миний амьдралыг ингэж өөрчилсөн. Сайхан бол зүс сайхан гэдэг шиг эмэгтэйчүүд бидрийг бол аврах бас нэг гоо сайхны хамгийн гол зүйл нь үс байдаг. Тэгээ бид нар үсээ ургуулахын тулд энийг ингээ хэрэглээд би ингэсэн. Одоо би ингэж халзарч явж байгаад энийг ингээд бүр өөрийнхөө амьд жишээг ингээ хүмүүст харуулдаг. Тэгсэн чинь л зүгээр яг тэр зах дээр хэсэг дээр нь байсан эмэгтэйчүүд хурж ирэл пампан гэж бүх өөрийнх нь одоо байгаа тэр бүтээгдэхүүнийг дуусгаад тэгээ хамгийн гол нь тэр чинь ингээд зөвхөн зах дээр ингээ гараад зараад байх биш те яаж цаашаагаа явах уу гэдэг юмгууд одоо шууд тэр эмэгтэйгийн хамгийн намайг inspire хийсэн нэг өөр онцлог тал нь маш зөрөгтэй байсан зэ өөрийнхөө тэр гол урдаа тавьсан зорилгохоо төлөө хичнээн хэцүү нөхцөл байдал байсан ч гэсэн хамаагүй шууд тэр congressman руу очиод би ингэж ямаараа тэр үед ч бас эмэгтэйчүүдийг нэлээ ингээд доогуур үздэг байсан үе яагаад байхгүй. Үгүй надаа хамаагүй би энэ конференцд очиод би ингэж хэлнэ гэ бүр ингээд шууд өөрийнхөө дайраа явцсан яг тэр нь амар таалагдсан. Тэгээ тэрнээс хоошоо болохоор би сошиал медиа бас юуны төлөө хийдэг үлээ хүмүүс тийм хэрэгтэй зүйл ингээд гаргамаар байна. Тэгээ энийг яаж соо хийх үү энэ төр гэл ингээд амар их юм бодож игээл тэгэл тэгжсэн аа сайн таньдаг одоо манай нэг хуурай хичээдэг байхгүй юу life coach суугийгч гээд бас юм номын зохиолч мөрөөдөх
хэрэгтэй бүсгүүчүүд гээд амар гой номыг гаргаж ирсэн ихч рүүгээ би ингээд жоохон хандаад надаа ингээ коуч хэрэгтэй байна. Би ийм дээр ингээ ажилламаар байна. Гэтэ миний санаа ингээд нэг газар дээр очиод болон дээр ингэжлээгээ. Тэгээд коучгчтэйгээ ер нь 2-7 хоног 3-7 хоног ажилласны дараа гээд growth гэдэг те өөрийнхөө төлөвлөгч нэвтрүүдийн сурлыг 2021 онд анх гаргаж эхлээд тэгээд цаашаагаа яваад одоо ерөнхийдөө бол 4-5 дахь жилийнхаа нүрийг үзэж байна. Тэгээ энэ жил болохоор growth календар төлөвлөгч календар гаргаж ирж байгаа. Тэгээд нэрээ сонноос календарын маань захиалга Монголд 7 хоногийн дараа одоо дуусах байгаа. Тэгээд та бүхэн байна. Сонирхож байгаа юм бол RDNGG Facebook page руу чат дээр авах боломжтой. Ямар нэгэн заасан он сар өдөр байхгүй учраас цаас өргөдөхгүй маш амар байгаа. Тэгээд 2027 онд ч ерөнхийдөө бол ашиглаж болно. За тэгээд self-made гэдэг энэ гоё цувралыг бол би хүн болгонд санал болгомоор байна. Үзэх юм бол нэр үнэхээр алдахгүй шүү зөө. 3 дахь кинонд жагсаалт маань болохоор Penthouse. Энэ дээр болохоор би Korean dramаг оруулчихъя. Тэгээд би бас K-dramад ер нь айгуу дуртай юм баггүй. Тэгээд Penthouse-аас ардаа. Миний хамгийн гоё ингээд сурсан сургам одоо хичээл нь юу байсан бэ гэх юм бол гол дүрийн эмгтээдэг штэ амар софт ингээ өөрөөрөө явж байгаад муу санаатай хүмүүст хорлуулад охин нас хорлуулад тэгээ бүр жинхнээсээ ингээ трансформашн олж гарч ирдэг байсан. Тэр үед болохоор би одоо энэ Self-Made Avengers Penthouse эдрийг 2021-ээс 2022 оны ингээд адилхан дэ маш ойрхон хугацаанд үзсэн болохоор яг тэр үед надад хамгийн хэрэгтэй зүйл нь яг тийм трансформашн байсан ахгүй юу. Дахин ингээд би төрж байгаа юм шиг юм шин зүйлийг хийж шин мэдрэмж авахыг маш их хүссэн. Өөрийгөө дараагийн левелд нь аваачихыг маш их хүссэн болохоор энэ Penthouse-аас надад их нөлөөсөн хичээлүүдийн нэг юм болов уу гэж би боддог. Өөрийнх нь butterfly шивээс нь гарч ирээл ингээл чөө сууж юм билээ хин билээ. Нэрээ нортцоо. Ингэж явж байгаа л ингээл нэг юм гарч ирдэг. Би бүр тэрийг харчаал ёо энэ ямар гоё шивээс вэ гэл. Тэгээ яг тэр үедээ нөө Монгол явж исэн болохоор Монголд очиод I want one butterfly гэл өөр өнгийн мөртлөө адилхан юм эврэхтэй шивээс хэлчихсэн. Тэгээ эврэхийг нөө символ нь болохоор transformation дахин шинээр төрөх гэж одоо тийм мессежтэй гэдэг юм байлээ. Та хэд маань мэдж байгаа бол эврэхий чинь нэг ийм муухай царамуудаа агуултаагаас ингээл өсч том болж байгаад амар гоё beautiful болоод өсдөг штэ. Яг тэрнтэй адилхан butterfly би өөрөө ч амар дуртай байсан. Тэгээ тэр кинон дээр ч гэсэн гарч ирээд бас дээрэс нь одоо энэ Penthouse инээтерэ гэдэг нь болохоор заавал юм өндөрт гоё амьдрал гэхээс илүүтэй зүгээр өөрийнхөө лайфстайлыг бас юм гоё high rise-д байлгаад яагаад би ийм гоё зүйлүүдийг deserve хийж болохгүй юм бэ гэдгийг би одоо тэндээс сурсан хгүй. Тэр үедээ би ч яг үнийг хэлэхэд ингээд тогтсон ажилгүй байсан, хичээлдээ сурдаг байсан. Надад амар их мөнгө хэрэгтэй байдаг үе бас байсан хгүй. Тэгээд сошиалоос ингээд хангалттай их мөнгө мэдээж те 4-5 мянган доллар олж чаддаггүй тийм үе байсан. Одоо арай амьдрал өөрчлөгдсөн. Anyways, тэгээд болохоор за ер нь бол урдаа тавьсан зорилгоохоо төлөө маш зоригтой явах юм бол ямар нэгэн аргаар өөрийнхөө зүйлийг авах боломжтой байна гэдгийг мессежийг би Penthouse гэсэн яг энэ зурлаас асуухгүй. За 2 дугаар листэнд заяа. Google-ийн кино буюу Soul байгаа. За Soul-ээс бол бүр нэрээ хичнээн энэ маань ингээ нэг ангид Google-ийн кино ч гэсэн бүр маш гоё мессежийг одоо үзэгч нартай хүргэдэг. Тэгээд би энийг үзээд бол өөрөөрөө уйлжсэндээ хамгийн гол нь би энийг дахин үзэх дуртай. Амьдралын зорилгын тухай гардаг. Тэгээд хүмүүс амьдралын зорилго power эдрийг болохоор амар гоё одоо том ажилд орсон амар их мөнгөтэй. Google-ийн киноны одоо гол дүрийн хүн дээр болохоор юм хөгжим тоглолтын юм мундаг залуу илүү том бандд орж тоглохыг л хүссэн те. Тэгээ тэрнийхээ төлөө явж исэн чинь нэг юм комод ороод те сүнсэн сөүл нь гараад ирсэн байдаг. Тэгэж ингэж явж иснаа яг эргэж комоноосоо гарангуудаа хүснээрээ очиж яг тэр өөрийнхөө том бандд яг нэг өдөрт оройн тоглолцол тэгэл гараад ирсэн чинь what now те. Окей, одоо яах юм гэдэг нөгөө амьдралын зорилго нь дахиад fall apart болоод унж байгаа байхгүй юу. Тэгээ тэр хэсэг гарч ирсэнаа хамгийн гол мессеж нь юу байсан бэ гэсэн чинь амьдралаас таашаал авах нь урдаа тавьсан зорилгынхоо төлөө явж байгаа нэг journey заяо. Амьдралаас авж байгаа present moment одоо байгаа нөхцөл байдалтай авж байгаа тэр enjoyment-ийг ерөнхийдөө хэлж байгаа байхгүй юу. Тэгээ бид нар чинь дандаа ингээд past-д боддог. Нэг бол ингээд future амар их боддог. Ирээдүгөө бодоод тутын юмд амар санаа зовоод байдаг штэ. Тэгсэн чинь тэр Google-ийн кинонд дээр болохоор бидрийг ингээд present moment-тэй амьдраа. Одоо байгаа үедээ амьдраа. Өнөөдөр ээж автаагаа ярьж байгаа, дүүнэртэйгээ ярьж байгаа, хин нэгэнтэй харилцаа үүсгэж байгаа бол тэрийгээ одоо байгаа moment-тэй илүү enjoy хий. Бусад future юмнууд нь штэ тэргүй хүссэн хүсээгүй те.
хүрээд ирнэ. One day it's gonna happen. Гэхдээ live in the moment гэдэг тэр амар гоё мессеж өгдөг байхгүй. Тэгээ би тэрийг харчаад би чинь ерөнхийдөө бол дандаа futureтэй амьдардаг нөхөр бас байгаад байгаа байхгүй. Ингээл за одоо тэрийг яах вэ? Энийг яаж зохицуулах вэ? Энийг яах вэ? Окей, би одоо ийм хүсэж байна. Энийхээ төлөө би яаж игүү гэл ингээл байнгын нөгөө тарих ажилластай байдаг. Тэгээ тэр сөүлгээ киног үзсний дараа I actually have to enjoy my present moment гэд тэн дээрээс бас тэр Google дээр ийм simple зүгээр нэгэн цагийн Google дээрээс тийм том амьдралын леснигаас авч чадна гэдэг бол үнэхээр тэр зохиолчийн бүр ингээд гайхамшиг байгаа даа байхгүй юу. Та бүхэндээс тэр сөүл гэд Google-ийн киног хэрэг та хэд маань үзэж хамжааг бол бас үзээрэй гэж хэлмээр байна. За дараагийнх нь болохоор бүр number 1 зэ. Би одоо хүртэл үзэж байгаа зэ энэ цувралыг. My Harvey Specter Suits гэд байгаа. Тэгээ Монголд болохоор сайхан бас тэрийг одоо монголоор орчуулад өөр бас монгол жүжигчид маань тоглосон байлээ. Тэгээ би монгол хувилбарыг бол үзээгүй. Гэхдээ яа бүр нэрээ энэ суитыг үзснээс хойш штэ би ажлаа сольсон. Энэ суитыг үзснээс хойш би хотоо сольсон. Бүр ингээд зүгээр л амьдралд гарч ирэх маш том өөрчлөлтийг зөвхөн энэ цувралыг үзээд би хийсэн заяа. Үнэхээр энэ кинонд би жүжигчдийн бүр ингээд дурлаж үзсэн учраас заяа. Би баг өөрөө баг техникли нэг нь босон заяа. Donna Paulson гэдэг. Donna Paulson хэлж дурлаад тэрнийхээ дараа ингээд Harvey Specter гэдэг хичнээн тэр хүн тэр movie-д character байгаа ч гэсэн бүр oh my god гэл бүр энэ цувралын биш үү бүх гарч байгаа синүүдийг би алт гэж боддог заяа бүр it's so gold энэ цуврал дээр гарч байгаа бүх ишлэлүүдийг бүр ингээд үнэхээр юм чамин эрдэнэ гэж боддог заяа. Тийм болохоор би одоо ч гэсэн үзэж байгаа. Би одоо ингээд season 8-ийн 16 дахь эпизод дээр явж байгаа бүр дахин үзсэн ч дахин шинэ хичээлүүд би яг энэ suit гэдэг цувралаас урж байгаа байхгүй юу. Авах мессеж нь юу байсан бэ гэвэл хүн хаанаас эхлээд хаа хүрэх боломжтой. Өөрийнхөө хүссэн зүйлийг урдаа тавиад явхад бас хаа хүрэх боломжтой. Гэхдээ зөв аргаар шүү. Хаа хүрэх боломжтой вэ гэдгийг бүр маш юм direct те шулуун байдлаар ингээд харуулсан байгаа даахгүй. Тэгэл Harvey Specter-ийн хувьд болохоор bike messenger байсан бүр Нью-Йоркийн бүр амар том хуулийн фирмд орсон бүр ингээд kick ass гэж байгаа байхгүй. Mike Ross-ийн хувьд болохоор өөртөө заяагцсан тэр авьяастай photographic memory-тэй байж яаж тэрийг амьдралдаа хэрэгжүүлж хүмүүс туслах вэ? Хэрхэн бүр ингээд ийм step руу явах вэ гэдгийг амар харуулдаг байхгүй тий. Harvey Specter-ийн хэлсэн энэ донд нэг ишлэлээдэг. Life is like this, but I like this гэдэг. Би бүр яг тэр сценийг дахин бүр үзэх бүр амар дуртай заяа. Тэгэл сайхан бас яг бодцсон явж исэн чинь миний Instagram дээр бүр яг Harvey Specter-ийн тэр life is like this, but I like this гэдэг тэрээс бүр ингээд гарч иргөө ямар ингээд сэтгэл зүрх ингээд бэлгэлээ тик гэх баг тэгээд байгаа шүү те. Тиймэрхүү юм байна. Дээрэс нь энэ үг нь яг ямар утгатай гингүүд амьдрал бол чамд ингээд нэг юм гоё бейс өчнөө. Тэгтээ чи тэрийг ингээд дээшрүүгээ сайжруулах нь do you want to do that or not гэдгийг одоо хилээд байгаа юм болов уу гэж бодсаахгүй. Тэгээ ажиллаа сольсон болохоор би яг энэ киног үзээд бүр ингээд дурлсны дараа заяа law firm руу ажил хайж эхэлсэн. Хөтлөнгийн одоо талбарч ер нь бүх хэсэгт ингээд байдаг штеп. Окей. Яг law firm дэж болохгүй гэж. Тэгээд бүр тэр үед бол үнэхээр миний үед бол ингээд law firm, хуулийн фирмд ажиллана гэдэг бол бүр ингээд dream байсан заяа. Washington DC-д би амьдардаг гэсэн шүү дээ. Одоо Virginia-д. Гэтэ dream-ээ мэдээж баг үнэн бодит болгохын тулд би ингээд баг итгэх хэрэгтэй болчиход байгаа байхгүй юу. Тэгээ эхэндээ бол ингээд за арайч чадахгүй мó энэ төр гэл ингээд амар эргэлзээтэй хэсэг байдаг байжгаад Virginia-д угаасаа би нэг жоохон идэшиж өгөхгүйсэн байхгүй юу. Нөө ингээд жоохон ганцаардаж мансаарддаг ингээд хэцүү тиймэрхүү үе байдаг байсан. Яалтч ингээд big city миний амьдрал юм байна. Би social media тал дээр ч гэсэн илүү гайгүй тэгээ нэг юм арай сонирхолтой миний амьдрал явах юм байна гэд тэгээд би шууд шийдэнгүүтээ Virginia-д байрныхаа хугацааг дуусгаад шууд тэгэл Чикагоор нүүлээ гэл тэгэл хамаг юм аваад Чикагоор шууд нүүгээд ирсэн тэгээ байр морайнд зохицуулсан тэгэл угсаа энэ байранда бүр амар хайртай миний ингээс амьдралыг нүдийг нээж өгсөн нэг хэсэг байгаа даахгүй тэгээ нөгөө амар юм luxury талдаа да биш хамгийн гол наа би ийм зүйлийг үнэхээр deserve хийх ёстой юм байна амьдралдаас ийм юм байд юм байна гэд тийм туршлага experience-ийг авахтай байгаа даахгүй тэгээ мэдээж бас ингээд харж байгаа юмнасаа амьдарч байгаа газараасаа болоод миний mindset хүртэл амар өөрчлөгдөж байгаа. Тэгээд өөрийнхөө өмнө нь хизээч амьдарч байгаагүй газар амьдраад ирэнгүүт нөгөө нэг миний хуулийн фирмд ажиллаж чадах уугүй юу гэсэн эргэлзээ ингэж алга болоод okay I'll do it гэд ингээл гараад ирсэн зөө. Энд дэдэг хуулийн фирмнүүд баг байна уу, дунд байна уу, жижиг байна уу хамаагүй зүгээр. Тултал аплай хийгээл 6 сар араас нь хөөцөлдөж зөндөө олон шалгалт ярилцлагууд өгж штэ. Бүр finally 6 сарын дараа заяа орсон байгаа. Тэгээ би энэ дундаас 4-5 юм хуулийн фирмээс чамд юм legal experience байхгүй маа гэд ингээд
Гэт ингээд хусагдаад явж исэн үе ягаад тэр үедээ бүр ингээд амар жоохон сэтгэлээр унснаа. Гэтэ би хизэж бууж өгөөгүй байхгүй. Тэгээ өмнө нь тэр үзсэн Penthouse, Soul, Self-Made, Avengers дээр бол ингээд тусалсан. Бүр тэр энэ кинонууд дээр чинь өөрийнхөө тавьсан зорилгын төлөө ингэж явахаар хаана хүрдэг вэ гэдгийг угаасаа гаргаж ирээд байгаа шүү дээ. Үн цэнтэй хичээлүүдийг амар их заадаг, цаг ямар чухал вэ гэдгийг харуулдаг. Дээрээс нь corporate world ямар вэ гэдэг одоо энэ Америкт тэрэн дээр яг гоо жоохон exaggerate хийгээд сүртэй юм шиг харуулж байгаа боловч ерөнхий өгөөд байгаа мессеж нь яг адилхан заяо. Энэ тушаал орж ирэн заавал хийн. Яг л цагийн юм цагта. Дисциплин, ажлын хариуцлага гэдэг ингээд маш их зүйлийг энэ кинонд ингээд агуулж өгсөн нартай байдаг. Дахин үзэх болгондоо энэ Sweet гэдэг цувралын нэг characterд би ингээ өөр characterт дурлдаг. Хамгийн анх би Donna дурласан бол дараагийн үзэлтэн дээрээ би Harvey дурласан. Одоо би амар сонь зав би Lose-д дурласан заяа. Гэр бүлийн төлөө, firm-ийнхаа төлөө, эргэн тойрныхоо төлөө бүр өөрийгөө юунд ч тавихаас буцахгүй би Lose-д би ингээд мэдгүй ингээд дурласан. Тиймэрхүү бас байхгүй. Тэгээд ийм байна. Урт бичлэгээс мань та хэд маань бас ингээд авахыг аваад хаяхыг хаяараад тэгээ энэ хүртэл үзсэн намайг сонссон те та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээ та хэдтэй бас шинэ жилийн мэндийг хүргэе урдаа тавьсан зорилгынхоо төлөө тууштай сайн явцгаагаараа дунд нь баг тэр байтугай эхлэхээсээ өмнө өөрөө өөртөө эргэлзэх үе гардыг бэлээ. Гэтээ тэр эргэлзээ баг-багаар алга болгохын тулд чи яг тэр голынхаа төлөө баг-багаараас өөрийгөө өөрчлөх хэрэгтэй, амьдралынхаа юмыг өөрчлөх хэрэгтэй, гаргаж байгаа одоо характер тэр дадлыг бас өөрчлөх хэрэгтэй гэдэг юм бэлээ. Миний хувьд болохоор энэ сүтийг үзээд DC-гээс шууд өөр хот руу хамаг юмаа хийж те бүтэн 10 хэдэн цаг машин бариад нүүж ирээд ийм гоё beautiful газар амьдраад өөрийнхөө эргэлзээг ингээ алга болгосон нь бол үнэхээр амьдралын минь том хичээл байгаа даахгүй. Тэгээ бас энэ дундаас та хэдийг суралцаарай гэж хүсэж байна. Магадгүй 10 жилийн хүүхдүүд маань ингээл Америкт амьдарч Америкийн том компаниудад ажиллах нь амар хол юм шиг боловч яг нэгэн алхмын ард гэдэг заяо. Тэгэл окей I'll do it гэдэг майндыг толгой дотроо сет хийчихэл юм бол аль хэдийн та эдээс тушаалаа авангуудаа subconsciously заяо. Тэгээд өөрөө хийгээд эхэлчтэй юм билээ. Тэгээд маш их зүйлийг сураад надтай хамт ярилцсан та бүхэндээ баярлалаа. Тэгээд Miss International YouTube channel-гээ subscribe дарахаа бити мартаарай. Тэгээд дараагийнхаа гоё бичлэгээр уулзлаа. Баяртай. Happy New Year.